эрэгтэй хүн ч гэсэндээ энэ вирусыг ханаас яаж авдаг? Лазердаж өнгөнгийн өөрчилж мөрчлөөд байна уу? Яаж одоо тэр хязан хайчлах, тэг хязан урагдах гэсэн тийм зүйлүүдээс урьдчилан сэргийлэх үү? Анхлан төрөгч гэхээр одоо дараагийн төрөгчдөөс юугаараа онцлог ялгаатай байна? Юун дээр илүү анхааруулжтай байна? Жирэмсэн болохоор төлөвлөж байгаа бол тэрнээс өмнө одоо нөгөө доод замын үрвслүүд биш үү? Шээсний замын байна, бөөрний байна, эмэгтэйчүүдийн байна. Тэрийг одоо эмчлээд тэр үрвслөө дараад тэрний дараа жирэмслэх юм бол тонус гэдэг зүйл байхгүй юм байна. Дутуу төрөлтийн шалтгаанууд юу нэг ямар шалтгаанууд байгаа вэ? Яагаад тэр ураг одоо өсөлтгөө болоод байна? Яг ямар шинж тэмдгүүд дээр бид нар эмэгтэйчүүдийн эмчид яг өвдчлөө гэж бодож очиж үзүүлэх ёстой. Яг зүгээр хэвийн үедээ хэдэн сар тутамд тогтмол үзүүлэх ёстой байдгийн гэдэг.